Замын бомтоор ихэвчлэн хүнсний ногоо, жимсгэн, ундаа жуус, гахаа дахианы махан бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. За эдгээр бүтээгдэхүүнээс замын удах гайлын лаборатори дээж авч шинжилдэг байна. За хамгийн сүүлд гэхэд цагаан бодоо болон гахаа махнаас хоройтой үзүүлэлтүүд илэрсэн байна. Танд харагдаж байгаа энэ лабораторид бүгд найрамдах хятад ард улсаас импортоор орж ирж буй ачаа тээврийн хүнсний бараа бүтээгдэхүүнд хүний биед хортой элемент агуулгадж байгаа хэсгийг нягтлан судалгаа. За энэ яг манай лаборатори нь болохоор ургамал хамгаал хорой цэргийн лаборатори. Энэ нь болохоор нэг ургамлын хөнөөлж явж, өвчин, хортон шавж үздэг лаборатори. Одоо манай хамгийн сүүлд илэрсэн дэж нэгвэл цагаан будаан дээр одоо гадаад улс Монгол улсад хорой цэртэй хөнөөлж шавж болох цагаан будааны Сурнамын гурвалцох шүгүр өшөөтэй одоо гон сар өдрөвттэй ингээд тэмдэглэгддэг ингээд байж идэг. Эдгээр нь болохоор агуулгын хортон шавжууд Монгол улсад оруулахыг хориглосон. Тийм хөнөөлж шавжнууд илэрсэн байна. Одоо энэ будаанаас гадна өөр жимсгэн хүнсний ногоос харагдаж шүү дээ, тийм. Жимсгэн дээр болохоор ер нь голцоохон болохоор нэг жимсний улаан ачиг илэрдэг. Тэр нь болохоор дотоод хорой цаартай хөнөөлж шавж байгаа. Тэгээд хүнсний ногоонууд дээр болохоор голцоохон нэг агуулгын одоо хүлэмжийн хортон шавжнууд илэрдэг. Хэдийн хугацаа шаардагддаг вэ? Ер нь нэг дээжинд зөвхөн ганц одоо жишээ нь одоо энэ байцааны дээж хийлээхэд 30-аас 35 минут шаарддаг. Бид нь болохоор нэг яг ургамлын лаборатори нь болохоор мэдрэхүй эрхнээс сорж шинжилгээ хийдэг лаборатори байна. Дахианы махан дээр жишээлбэл хичнээн төрлийн үзлэг шинжилгээ лабораториор одоо ордгийн ямар одоо бас нийтлэг зөрчил одоо шинжилгээ хийлэрдэг. Дахианы махан дээр ерөнхийдөө аюулгүй 3 үзэлтийг үздэг. Иколи 157, салимнел листера гэсэн 3 үзүүлэлтийг үздэг. Манай дээр бол энэ судал дээр хүнсний бүтээгдэхүүн нийтдээ итгэмжлэлийн хүрээний дагуу бол 126 үзүүлэлтийг үзэх боломжтой байгаа. Тэгэхээр ер нь бол одоо Монгол улсын хилээр орж ирж байгаа, импортоор орж ирж байгаа альва махан бүтээгдэхүүн бол ямар нэгэн байдлаар бол дээж аваад шинжилж байгаа учраас очиод худалдаалагдж байгаа нь бол аюулгүй гэж ойлгож байна. Орж ирэхдээ чанар аюулгүй шинжилгээг анхан шатны лабораторид үзүүлээд цаашаагаа худалдаанд гарахаас өмнө тэгээд тухайн аж ахуйн нэгжид одоо мал эмнэлгийн ерөнхий газар төв дээр шинжилгээг бүрэн гүйцэтгэж тэгж худалдаанд гардаг. Хилээр орж ирж байгаа бараанаас гайлын ажилтан дээж авч түүнийг нь эдгээр шинжээчд рүү илгээж аль шинжээчд ямар компани импортын бараа очиж байгаа вэ гэдг нь автоматар хуваарлагддаг байна. Мөн камерын нэгсэн системээр хяндаг тул шинжээчд болон компани хооронд харилцаа үүсдэггүй гэлээ. Ямар бараа бүтээгдэхүүнээс шалтгаалan 30 минутаас 48 цаг хүртэл хугацаанд лабораторийн хариу гардаг байна. За мөн хүнсний ногоо жимсгэн дээр бол дотоод хорой цээртэй шавж илэрдэг юм байна. За тэгээд ер нь бол хүнсний тухай хуулиар одоо хүнсний бараа бүтээгдэхүүнийг одоо тухайн шат амжилга бүрд одоо нэг хян шалгалт хийж явах ёстой. За манай дээр бол яг хилээр нэвтрэх үед бол яг ийм аюулгүй үзүүлэлтийг үзээ явдаг. Мөн тухайн бараа хүнсний бүтээгдэхүүн маань тухайн худалдаанд гарахаас өмнө мөн яг нөгөө тэр хүнсний тухай хуулийн дагуу бас нөгөө хүнсний аюулгүй байдлын тавилгаа лаборатори болон мөн мал эмнэлгийн лабораторид мөн шинжилгээ хамрагдж бас худалдаанд гардаг. Бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улс руу орж ирж байгаа жимс хүнсний ногоон дээжид 7 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг байна. Харин лабораторийн шинжилгээчдийн хувьд хүний нөөцийн асуудал үүсч эхэлжээ.